За, hi guys. Нэг хөөрхөн бичлэг оруулъя. Галын хашираа Rengoku Kyojiro бусад хашираан талаар юу гэж боддог вэ? Энэ болохоор чөтгөрийн ангуучийн албан ёсны пен ном дээр зохиолчийн тэмдэглэж бичсэн зүйл шүү. Ер нь бол би зохиогоогүй, баттай зохиолчийн нь өөрөө бичсэн зүйл гэсэн үг. За юу. За эхлэе. Шавжны хашираа Kocho Shinobu. Rengoku Shinobu болохоор чөтгөр алах хор хүртэл бүтээсэн гайхалтай. Өөрт нь давуу тал байхгүй байсан ч сайн тулддаг, хүндэл хүлээх ёстой хүн гэж боддог. Усны хашираа Tomioka Giyu. Түүний дуу хоолой маш тайван тул бараг сонсогддоггүй. Маш их хичээдэг гэж боддог юм байна. Манангийн хашираа Muichiro Tokito. Тэр миний түнтэй чуцуу байсан үеэс хав илүү авьяастай ийм залуудаа үнэхээр гайхалтай. Дууны хашираа Uzui Tengen. Түүний сэлмийн урлаг үнэхээр үзэсгэлэнтэй. Би өмнө нь жинхэнэ шиноби харж байгаагүй. Гэхдээ эхнэрүүд нь дэндүү олон юм. Эхнэрүүд нь дэндүү олон юм гинэ. Окей. Харин хашираа Mitsuri Kanroji. Тэр маш авьяастай, маш хөдөлмөрч, хичээнгүй. Бас миний хөөрхөн Kohai гэсэн байна. Kohai гэдэг нь одоо доод үе гэх юм уу? Senpai-ийн эсрэг утгатай үг. Аргагүй багшийн сэтгэгдэл байна л та. Mitsuri ч Rengoku-гийн шавь штэ. Могон хашираа Iguro Obonai. Тэр маш хурц мэдрэмжтэй. Түүний мөр тохой бууг нь Kanroji-гийн хосч уян хатан гэсэн байна. Чулууны хашираа Himejima Gyomi. Түүний бие балдар маш сайн хөгжсөн. Ийм том зэвсгийг ийм хөнгөн ашиглаж чадна гэдэг гайхалтай. Үнэхээр булчинлаг гинэ. Булчингийн л их ярьсан байна да. За, салхины хашираа Shinazugава Sanemi. Салхины амьсгалыг дараагийн түвшинд хүргэсэн хүн гэж байна шүү. Rengoku хувьд бусад хаширааг ингэж боддог байх нэ. За тэгэхэд сэтгэгдэл лайк, subscribe. Нэрээ бас Sanemi дууцаар нэгтэй тулдаг тухай зохиолынх нь бичлэгийг оруулсан. За тэгээд Rengoku бас дууцаар хоёртой тулдаг үндсэн зохиол дээр гардаггүй зохиол мангануудыг оруулсан байгаа. Тэгэхээр одоо яалтчгүй Giyu болон Shinobu хоёрын хамтдаа даалгаварт явдаг Tomioka Guiding оруулах юм байна л да. За тэгвэл энэ бичлэгээр ч юм уу уулзцгаая да. За бай. Дахиад хэлэхэд лайк, subscribe ба мартаагүй. Би бүгдийг харж байгаа шүү.